Гэтэ одоо бол Монгол хүүхдүүд ч их сайн байгаа. Цагсаар удахгүй тэгээд болох байлгүй дээ. Тэгээд цаг хугацаанд харуулах байлгүй. Анх 11 настай анхныхаа тэмцээнд орсон. Тэгээд тэр тэмцээнд хожигдсон. Хожигдоод уйлаа, шарагдлаа. Тэгээд яг тэр зундаа юу хагаад манай ээжийн ихч тунгааг ихчдэг. Тэгээд тунгаа ихчийн зунжангаа байж таараад тэгсэн чинь манай тунгаа ихч хөвгт бэлгүүнийг манайх гэдэг. Тэгээд манайх болохоор тухайн үед ковид дэмждэг байсан. Тэгээд юунда гэртээ компьютертэй гараад шийдтэй. Тэгэл гэрт нь компьютер дээр нь NBA Live 8 гэх тоглоом тоглоод тэр тоглоомноос юу хийж ийн тэргээ дөөрэ гадагшаа гараад тэгээд ер нь бүтэн 100 тэгэж үндэсний дараа юу болсон. Манай Чингэлтэй дүүргийн спорт хорооны дарга болсон. Тэгээд заал олдож эхлээд тэр үед би Kings Kids-ийн сургуулиас 23 дугаар сургууль руу шилжээд тэгээд Чингэлтэй дүүргийн шигшээ огтоо ороод бас 23 дугаар сургуулийн шигшээ огтоо ороод тэгээд өдрийн ерөн 2 бэлтгэл хийж эхэлсэн. Тэр үеэс хойш ерөн заал их олдоод аавтай хамт бэлтгэл хийгээл аав надаа юмнууд заагаал пас оролт тэгэл зөндөө юм заасан. Тэгэл ерөн их сурсан да. Тэр жилдээ 50 дугаар сургууль руу шилжээд бас хотын авраг, дүүргийн авраг, улсын авраг тэмцээн үзээд тэгээ ерөн бол их хожигддаг байсан л та. Тэгээд шарагдлан, уйлан тэгэл тэгдэг байсан. Тэгээд ааваасаа бас би урам зориг авдаг. Тэг нэг аав зодгоо тавьчихсан юм яг тэр жил. Тэр үед нь би бас сакс тоглож явж байгаа л толгоо гагалцсан. Тэгээд аав зодог тайлдаг жил дээр би нэг талбайлаа хамт гараад тэгсэн чинь аав надад ингэж өмсүүлжсэн гэсэн үг. Тэгээд тэр өмсгөлтөө нь би саяхан тоглолтын тэмцээнээр өмссөн тэр өмсгөлийн. Тэгээд аавсаа их урам зориг авдаг. Хэрвээ аавын минь хоёроос хамгийн их хүсдэг зүйл гэх юм бол өөртөө хүснээ гэж хэлдэг. Хүснээр амьдрал тэгжиж та хоёр ингээд юу яахгүй одоо харамсахгүйгээр амьдрна гэж хэлдэг. Тэгээд яг хоёр болохоор аль нь ингээд нэг сагсан үг ингээд мэдээж хэрэг ингээд сонирхоод ингээд тамирчин болоод ингээд явж байгаа шүү дээ. Энэ болохоор энэ замд яг ингээд хүснээ хийхэд ингээд явхад аав минь ингээд бас тасгал бит хоёрт ингээд хамгийн анхны тасгалжуулагч гэдэг утгаараа айгүйх ингээд нөлөө ингээд болсон. Ер нь инхи хот болохоор миний яг сагсан мөнгөд орох болсны хамгийн том шалтгаануудын нэг анх яг би сагсан мөнгө дөнгөж сонирхож эхлээд дүүд бол бас нэлээд амар хажигддаг байсан. Тэгээ яг тийм үед ямар ч ахын шарналт юм лээ. Тэгээд эргэж 14 настайдаа сонирхож эхлээд хажигдоод эргээд 15 настайдаа бэлтгэл хийж яагаад эргүүлж алдаг болоод тэгээд ямар ч ингэж нэг хэсэгтээ би минийхээ дээр дор ингэж нилээх гарч ингэж явсан. Тэгээд ямар ч айл хоёр хэрвээ эрэхтэй хөвгт байх юм бол ингэж мөнхийн өрсөлдөөн байт юм лээ. Өнгөрсөн жилийн 100 болохоор юусан Athletics in Action гэдэг нэг одоо компани мэдхгүй атлетик тал дээр ажилладаг. Тэгээд тэр компанид болохоор манай EB гэдэг ажиллаж байгаа. EB ах дээр очиод тэр газар нь бэлтгэл хийж байгаа. Тэгсэн чинь нэг бид нэг сургуультай тоглох уу гэдэг. Тэгээ бид тоглоё. Тэгээ тоглосон чинь чамд ингээд тэтгэлэг өгч байна. Ингээд манай сургуулийн багт ороод тоглооч гэсэн. Тэгээд өөр бас ерөн 5-6 сургуулиас ирсэн байсан тиймэрхүү өрсөлдөд. Тийм болохоор би яагаад тэр сургуулийг сонгосон бэ гэхээр нэгт болохоор education хичээл хичээл нь их сайн байсан. Тэгээд зүгээр өөрийгөө сориод үзье. Америкийн сакс ямар байд юм бол хичээл ном ямар байд юм бол гэдэг тийм зорилготой орсон тэр сургууль руу. Тэгээд тэр сургуулийн бэлтгэлийн хувьд бол 100 бол нэлийн чанга орсон. Нэг 8 сард хичээл хийсэн. Тэгээд 9, 10, 11 сартаа ер нь тэнцээч бараг 100 гэсэн үг дулаахан. Тэгээд гадаа хөл бөмбөгийн талбай дээр бэлтгэл хийн. Ер нь бол ихэнхдээ гадаа идэвсэн. Гүүн
Тэгээд тэрний дараа болохоор заал руугаа бэлтгэлтэй их орж ирсэн заалны бэлтгэл рүү. Тэгээд багтаага их уусаад, дотносоод тэгээ бас тэрний хажуугаар хичээлч гэсэн хэцүү байсан. Тэгээд сая конференсийнхаа авраг авсан. Хурж ирээд ханга эрдийн бэлтгэлд явж эхэлсэн. Тэгээд явж эхлээд ерөн тэгэл багт нь орсон. Тэгээд ямар зорилгоор орсон байг бол ахнараас нэг юм сурыг тий. Тэгээд угаасаа сураагаа зүйл их байгаа. Тэгээд Сэдэгшээ сүүлийн жил Сэдэгшээс юм сурыг. Тим зорилготой орсон. Тэгээд тоглолтын тэмцээний хувьд бол ёо үзүүлэх юм аа л үзүүлэх гэж 2-3 сарын өмнө ярьдаг л байсан л да. Хэрвээ би тоглолтын тэмцээнд оролтыг нэг л. Тэгээд тухайд аав сонсч лээсэн. Тэ аав яг наа мдэггүй. Өмсгөлийн навчаар яг тэхийг мдэггүй байхгүй. Тийм болохоор хаппи харин их юу болсон. Аавыг одоо daavч тоглох уу, чадах болоо гэд. Тэрэн дээр их одоо ботсон гэх юм уу. Тэгээд заа юутсан үзье гэд. Тэгээ үзсэн чинь давж тохоод их баярлсан да. Юу 17 саяхан болсон. Тэгээ тэр тэмцээнээс авраг аваад шилдэг тоглогч авсан. Тэр тэмцээний дараа юу асан л та. Одоо урилга ирсэн гэх юм уу. Одоо урьсан 3-3 бэлтгэлдээ 8 хүүхэд төрсэн баха. Тэр 8-аас 4-ийн сонгоно гэд. Тэгээд очиод тэгээд сонгон шалгаруулалт нь болоод багт үлдсэн. Тэгээд 2 сар гаруй багаараа хамт бэлтгэлсэн баярлаад ерөнхийдөө их чанга бэлтгэлсэн. Тэгсэн тэгээд багийн спортын тал дээр бол 3-3 бол Монгол төгжиж байгаа. Тэгээд ерөнхийдөө их цаашаа ч гэсэн хөгжих бах. Тэгээд 20 оны үеийн магадгүй орчих бах гэсэн итгэлтэй байгаа. Сая хүртэл дэлхийн аврагын шилдэг 8-д ороод уулын цаашаа явах бүрэн боломж байсан бид нар тэгээд 3 тоглолтын дараа их тайвширсан ч юм уу. Нэг тим болсон. Тэгээд бэлтгэлээ сайн гээд одоо л миний хувьд бол боломж байгаа л гэж харж байна. Тэ. Ахнаар бас хэр сайн байгаа байлээ. Тэгээ 3-3 чинь систем гэж явсан. Өндөр нураг системээр нөхөө манай багийнхан. I am the reason. What a game. What a crowd. The energy in here is electrifying. Mongolia gets it done. Би болохоор өнгөрсөн жил би ахтар очиод яг тийм одоо юу гэж хэлэх юм. Биеийнхаа хүчүүд атлетик чанаруудаа их юу асар мэдсэн. Тэгээ би өмнө ерөөс тийм бэлтгэл хийж байгаагүй. Тэгээд тийм бэлтгэл байгаа үгүйч мэдээгүй. Тэгээд би ах хүртэл надад хэлсэн л дээ. Монголчууд 13-14 хүртэл Америктэй ойрхон тэнцүү явна. Тэгээ 13-14 хүрэхээр Америкчууд нь тийм бэлтгэл хийгээ эхэлт юм лээ. Одоо тэгээд тэрийг их анзаараад тэгээд тэр бэлтгэлийн дараа Монголд ирээд бүр их сайжирсан л да. Ихтэй атлетик чанарууд дээр тесрэлт. Тэгээд тэр чанаруудаа их сайжруулсан. Тэгээд ер нь бол багасаа тиймэрхүү бэлтгэл хийгээд ирвэл миний бодлоор бол тутгааргүй юм лээ Америк. Манай клубын тухайд гэх юм бол манай клуб 2014 онд нэгдсэн байгаа. Хамгийн анхны нисэгчт нь болохоор миний бие болох мөнх яд тэгээ манай дүү инх яд бид хоёр байгаа. Тэгээд яг энэ клубыг нээсэн зорилго нь гэх юм бол манай аав яг бид хоёрын ирээдүйн яг саксны замналыг бодоод хүүхдүүдэд бэлтгэл оронгоо хажуугаар нь бид хоёрт сакс мөнгө заах юм бол энэ клубыг нээсэн байгаа. Тэгээд нэрийг нь хэрхэн олсон бэ гэхээр манай дүү яг сайн бодож байгаа. Тэгээд Stars гэдэг хүчийг яасан бэ гэдэг нэг тиймэрхүү байдлаар хэлсэн. Шантрах үеих гарна, хүн бэлтгэлийн дараа шантрах үе гарна, хожигдаа шантрах үе гарна. Тэгэл уйлал ер нь л их хэцүү байдаг. Гэтэ би нүг багасаа их шартаа өссөн.
багтаа ерөөсө хожигдох дург хөхтэйсэн хожигдохоор л үлдчихдэг. Тэгээд шартай өссөн болохоор тэр одоо миний юу болж одоо тэр уйлж шантрах үеийг ингэж олон зоригч зүгээрээ тэ утахгүй алнаа буцаа тоглоно л гээд тэг ерөн бол тэгэж шар их хөдөлсөн. Сая үл Турк хожигдоод 8-д үлдсэн ч гэсэн их байсан. Тэгээд тэрний дараа бүр шар амар дахиад тоглодог бол дахиад яадаг бол гэтээ яг хаа дараа дахиад 1 жил байна. Тэгэл бүр одоо тэгээд магадгүй Азийн аваргаар юу болохыг хиймдэх юм те. Тэгээд ерөн бол их шартай л тоглох. Би болохоор NBA-д орох мөрөдөлтэй. Тэгээд зорилго гэх юм бол Монголд нэг юм сагсан мөнгөний актив байгуулт юм уу гэж байгуулна гэж мөрөөддөг бас. Тэр нь болохоор ингээд сургуультай, байртай, тэгснэ ингээд заалтай. Тэгээд ингээд нэг бүх бүтэн ингэж актив байгуулад тэгээд тэнцэнээсээ бас хүүхдүүд дэмждэг. Нэг тим юм байгуулъя гэж мөрөөддөг бас. Тэгээд одоо 6 сарын 12-нд буцна. Тэгээд буцаад хай скуулууд одоо шалгуулна гэх юм уу. Тэгээд 5-6 сургууль урьсан намайг тэгээд тэр сургуулиудаа шалгуулна. Тэгээд тэр хүртэл Америк руу яваад би бас их бэлгэлээ чинь тэгээд хүүхдэд хандж хэлье гэхэд манай дасгал болгон чинь сайжруулах гэж одоо дасгал гэдэг юм чинь гарсан шүү дээ. Тэгээд ямар ч хамаагүй олцсон дасгал болгоно хийгээрэй л гэж хэлээ та. Тэгээд тоо мон хамаагүй хийж чадхаараа л хийж байгаарай. Тэгээд нэг дасгалаа хитэн ч удаа хамаагүй хийж л байгаарай. Тэгээд би хичээнэ бас тайдас хичээгээрэй л гэж хэлээ та.